За тэгэхээр бид нар болохоор өмнө үзчихсэн хэрэглэх хөлөө үзчихсэн. За гэхдээ юу үзчихсэн гэхээр тогтмол кинематикийн тохиол бодчихсэн тийм. Тэгэхээр ямар нэг ингээд бид нар ингээд диск байдаг гэж одоо диск юм уу юу гэдэг зургийн ингээд нэг юм бит гэж. Энэ бит яг хөглөх эндээсээ ингээд эргэлдэн. За эргэлдэхдээ яг хөглөх системийн хамаасын төвөөр эргэлдэн. За тэгээ энийг бүр ингээд хэлбэлцэлд оруулж болно. За тэгэх юм бол юу болох вэ гэхээр энэний одоо хэлбэлцэх одоо үрийн энгийн математикийн зүйлс өөр болчихдог. Ингээд энэ физик гэж ингээд явчихдаг. Тэр энэ тохиолдолд бид юу ярьдаг гэхээр хатуу бид инерци момент гэдэг болчихдог. За тэрний өмнө бид юу ярих вэ гэхээр ямар нэгэн нөл гэсэн цэг авъя. Тэр цэгийн дагуу ингээд энийг эргүүлье. Ингээд юм бол энэ цэг ийшээ шилжин тэ. Ингээд тодорхой төлөвлөлт өнцгөр шилжин. Тэгэхээр энд нэг цэг авъя. Энд нэг цэг харуулсан бол энэ цэг нь яг түүнтэйгээ ижлэхэн өнцгөр шилжин. Тэ? Яг тэр бүх хэсгүүд яг энэ бид нар байр оршиж ингээд бүгд ингээд өөр өөр эргэлт үүсэн. Гэхдээ энд нэг зүйл байна ижлэхэн байна. Юу ижлэхэн бол өнцөг ижлэхэн учраас өнцөг хурдны ижлэх. Шугам урд өөр. Шугам урд яг өөр байх вэ гэхээр V гэдэг чинь тангенцаа хурд буюу омега гүрч нь R тий? Радиусыг болчих юм бол V гэдэг хурд яачих нь их болсон гэсэн үг. Тэгэхээр миний ингээд V төрөлд ингээд гараа эргүүлэх юм бол миний тохооны цэг гарын урууны өмзүүрийн цэгүүдийн хурдууд нь өөр өөр бай тий? Гадналтынх нь илүү хурдтай ингээд явж байгаа. Гэхдээ энэ юу гэх юм бэ? Өнцөг хурд нь ижлэх. Өнцөг хурд ижлэх. Тэгэхээр энэ хацуу биетээр юу ярих вэ? Энэ V гэдэг хурд ялгаатай юм байна. Тэгэхээр бид нар яг омега гэдэг хурдыг ярина гэсэн өнцөг хурд. Омега гэдэг өнцөг хурд маань өнцгийн шилжилтийг хуваах нь хугацааны өөрчлөлт гэдэг тийм. За бүр өнцөг хурд гарчдаг. Өнцөг хурд. За өнцөг хурдыг зарим сурах хүчтэй экспонент тэмдэглээ гэдэг. Зарим альфагаар тэмдэглэдэг. Энэ тэмдэглээ маань юм бэлээ өнцөг хурд тул. Өнцөг хурд. За энэ бол юу вэ гэхээр өнцөг хурд гэсэн. За өнцөг хурдлыг хэдүүл аль тэмдэглээд авах вэ? За эпсилон авах. За эпсилон намайг очих бол энэ дээр юу болох нь? Эпсилон тэнцүү дельта омега гохон дельта T. За тэгвэл энэ бол өнцөг хурдтал юм байна. Тэгэхээр энэ өнцөг хурдтал ямар үйл үүсгэх вэ гэхээр тогтмол хурдтай биш эргэлт нь яг хурдсах удаашрах гэдэг. Одоо энэ миний хөдөлгөөнд орчиж байна гэсэн үг тийм. Тогтмол хурдтай гэдэг чинь яг цагийн зүйл юм тийм үү? Гаригуудын хөдөлгөөнд ч гэдэг тийм. Гэтэ гариг бол яг үргэлж тогтмол өнцөг хурдтай бол яг хөдөлдөггүй тийм үү? За. За тэгээд эргэлдэх хөдөлгөөнүүд дээр юу бийдэг вэ гэхээр нэг юунууд бүгд биелнэ. Шугам хөдөлгөөнд байдаг томьёоны бүгд биелнэ. Юу биелэх вэ гэхээр бид нар хурдтал гэдэг маань бол V-т-гээс асах нь V0 хуваах нь T гэж ингээд бодсон тийм үү? Тэгвэл өнцөг хурдтал юу болчих вэ? Омега T-гээс асах нь омега 0 хуваах нь T гэж болчихно. За энэ бид нар жиг тусдах хөдөлгөөнд замыг олох юм харах S тэнцүү V0 T энэ AT квадратыг хуваах юм байдаг. Түр эргэлт хөдөлгөөний бид өнцгийг олж болно. Тэгвэл энэ S-ийн орон бид юу ч хүлээ төдөө өнцгийг болох юм бол омега 0 T энэ эпсилон T квадратыг хуваах нь хоёр. Ийм байна. Жиг тусдах хөдөлгөөн дээр S тэнцүү V-ийн квадратаас V0-ийн квадрат хуваах нь 2 аа гэвэл төдөө тэнцүү омега T-ийн квадрат асуун омега 0-ийн квадрат хуваах нь 2 эпсилон гэдэг энэ томыг биелүүлдэг. Бүгд ижлэхэн төсцөөд гарч ирдэг. Яагаад төсцөөд гарч ирдэг вэ гэхээр энэ төдөг араар үрдэхээр S болчихдог. Энэ төдөг араар үрдэхээр S болчихно. Энийг араар үржүүлэхэд тангенцаар хандсан болчихдог. Эдгээр яг нэгний үнцгийг ямар нэг үнцгийн эргэлдэх тохиолдлуудыг араар үржүүлэхээр аяшин сундарч. Араар ингээ үржүүлэхээр S гараад ирдэг учраас ямар нэг омега бас араар үржүүлэх болох юм. V гэдэг хурд гараад ирдэг. Хурдтал нь үгүй юм гараад ирдэг учраас ийм томьёонууд нь төсөлд болж байна. За ийм юм бид үзсэн байгаа. За тэгээд тойрог эргэлдэх хөдөлгөөнд хоёр төрлийн хурдтал үүсдэг гэсэн тийм. Нормал хурдтал энэ V квадратыг болгоноор
Энэ үйл юм бэ? Тойргийн хаашаа чиглэлээ? Рүү чиглэлтэй тийм үү? Ийшээ вэкс урдтай байх юм бол тойргийн төв рүү чиглэх болтолгооч гэдэг. Дараа нь тангинцаа болтол сая ярьсан. Эстонийн хүч нь Аа гэдэг тийм. Энэ ямар очтой болтол вэ? Чиглэл өөрчлөлтөнд арайш. Чиглэл өөрчлөлт болтолны нормал тийм. Хэмжээ өөрчлөлт тийм. Хэмжээ өөрчлөлт нэг усны хурдан удаан болгодог хурдан тийм. Энийг бид тангинцаар боддог гэж. Тэгээ гурван модуль нь юу болох вэ? А5-ын квадрат, мөн А-ийн квадрат яцуулаад болж байна. Тэгэхээр юуны дагуу А5 чиглэл нь энэ хоёрын вектор нийлбэр нь бүрэн модуль байдаг. Ийм юм гэсэн байна тийм. За тэгвэл бид нэр ямар нэгэн диск аваад эргүүлээд үзье. Диск ингээд аваад эргүүл. За одоо энэ диск болоош. Тийм бол энэ эргэлдүүлээ. Ийшээ омега гэсэн өнцөг урдтайгаар эргэлдүүлээ. Тэгээ диск ингээд эргэж юм. Эргэж юм тийм. Ингээд эргэж байна гэсэн үг шүү дээ. Ингээд эргэж байгаа юм энэ дэр байгаа цэг ийм нэг мастай цэг маань ийшээ вен урдтай. Тийм. За энэ яг ижилхэн яг ийм хоёр мастай цэг авангууд ийшээ явна. В2 хурдтай эргэлдэнэ. А тэгвэл энэ дэр эргэлдэж байгаа тохиолдолд эргэлтийн кинетик энерги гэж яриад. Зүгээр бид кинетик энерги гэдэг нь юу вэ? Ямар нэгэн бид хөдөлгөөнтэй байх юм бол кинетик энерги гэдэг нь хөдөлгөөний энерги. Тэгвэл эргэлдэж чинь. Эргэлдэж байгаа нь хөдөлгөөн мөн үү? Мөн. Эргэлдэж байгаа учраас хөдөлгөөн хийж байгаа учраас энд эргэлтийн кинетик энерги ярина гэсэн. Эргэлдэх тохиолдол. Тэгэхээр эргэлтийн кинетик энерги гэдэг нь энэ маш олон хэсгүүдэд ингээд яг хуваагаад аваад үзье. Маш олон ингээд хэсгүүдэд хуваагаад аваад үзэх юм бол энэ хэсгүүдийн массууд нь ямар байх вэ? За яг эцэгнэр ингээд хуваачаад ийм 3. Гэтэ хурдууд нь ямар байх вэ? Өөр захын хэсгүүд нь яг хамгийн их хурдтай тийм. Тэгэхэд үзэх юм бол энд бол кинетик энергийг ярих юм бол M1-ийн хүчин V1-ийн квадрат хуваах нь 2, нэмэх нь M2-ийн хүчин V2-ийн квадрат хуваах нь 2, нэмэх нь бла 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 гэх юм. хуваая гэж бодъё л доо. Ийм болно гэсэн үг үү тийм. Энэ бүгдийн юу болох вэ? Нийлбэр гэсэн. Зүг. За тэгвэл энэ нийлбэрийг бид арай нэг суум гэсэн хэлбэрээр бичих юм бол Е К тэнцүү энэ нэгээс авахлаад N хүртэл гэж тийм суум маань нэгээс авахлаад N хүртэл явах юм байна. За энэ нь бол M1-ийг үүсгэх нь MI чинь VI квадрат хуваах нь 2 гэсэн. Нэг тэг 2 3 гэд ийм яг нэмэн гэсэн. Тэгвэл ийм тэмдэг нийлбэрийг томьёолон бичиж байна гэсэн. За эндээс бид нэг юм үзье. V гэдэг чинь омега хүчин арга шүү дээ. Тэг? Тэгвэл омега хүчин арга юм бид энийг задлж болно гэсэн. Юу задлж болох вэ? M I omega I R I квадрат болон 2. Ингэж задлж болно гэсэн. Юу болж вэ? V омега квадрат R квадрат гэдэг ялчих юм. Задлж чинь гэсэн тийм. За энэ багш квадрат гэж. Зүг. Тэгэхээр эргэлтийн кинетик энерги тооцохоор энэ жижиг хэсгүүдд нь хуваагаад хэсэг бүрийг явна. Нэмнэ гэсэн. За тэгэхээр эндээс нь бидэрт юу байгаа вэ? Энэ хэсэг бүрийн өнцөг хурдууд нь ямар байгаа вэ? Өөр байгаа юу? Итгэх юм байгаа. Яг итгэх юм байгаа тийм. Тэгэхээр энэ омега I гэж бичээд байх хэрэг байна. Энэ бүгдэнд нь итгэх учраас ингэж. Ингээд омега квадратыг хаалтаас гарч. Тийм. Тийм үгүй болж өгөхлөөр омега квадрат хаалтаас гарлаа, 2 хаалтаас гарлаа. Нийлбэр I нэгээс агуулад энэ хүртэл явах нь M I R I квадрат хуваах нь гэж шаардсан шүү дээ. Тийм. Тэгэхээр энийг бид юу гэж үздэг вэ гэхээр шинэ хэмжигдэхүүн авч үздэг. Энийг бид инерцийн момент гэж хэлдэг.
инерцийн момент гэж байна. Чин нэгдүгээр болчихж байна гэсэн үг. Иргэдэг хөлбөр. Тийм? За та хэдэн бичээд авчих. Тэгээд ирлээд. За ийм үгд үзсэн. Омега квадратыг гоо 2 нийлбэр I 1-ээс хулаад n хүртэл m I I-ийн квадрат гэдэг хэмжээтэй гаргая гэсэн тийм үү? За энийг бид нар инерцийн момент гэж нэрлэе гэсэн. За энэ бол эргэлтийн гинт. Тэгэхээр эргэлтийн гинт нэмэр ингээд үзэх юм бол e цаа хэвцүү омега квадратыг хуваах нь 2 үүсгэн I буюу тийм үү? Энийг бид инерцийн момент гэж энийг инерцийн момент. Энэ үжигчний байраас яриад үзэх юм бол e цаа хэвцүү I омега квадрат хуваах нь 2 гэсэн. Тийм? mv квадратыг хуваах гэдэг томьёотой ямар юм? Төстэй байна. Тэгэхээр эргэлтийн гинэт энээр бол юу тооцож юм гэхээр одоо масс гэдэг маань бол энэ инерцийн моменттэй төсөөлөлөөр хандж байна гэсэн. За тэгвэл эндээс энэ инерцийн момент маань юу байдаг вэ гэхээр бидсийн одоо хэлбэр дүрсээс хамаарат аль тэнхлэг тойрон эргэлдэх вэ гэдгээс хамаарат өөр. За тэгвэл энэ юу болох вэ гэхээр энэ хэлбэр маань бол интеграл бичигддэг. Интеграл r квадрат үүсгэн dn гэсэн хэлбэртэй бичигдэнэ гэсэн. Тэгээд 2018 оны ЕС-ээр хаа инерцийн моментийн нэгжийг асуусан байдаг. Энэ инерцийн моментийн нэгжийг харах юм бол энэ масс юм тийм үү? Энэ зай урт юм тийм. Тэгэхээр килограмм үржих нь метр квадрат гэсэн юм. Нэгжтэй гарч ирж байна. Тэгэхээр инерцийн момент маань ямар хэлбэртэй байх вэ гэхээр m r квадрат юм гэсэн. За тэгээд энийг үүсгэх нь ямар нэгэн коэффициент авдаг. Ямар нэгэн коэффициент. За энэ бол юу вэ? Коэффициент. За энэ коэффициент нь юу гэдгээс хамаарч гарч ирнэ гэсэн. Юу гэдгээс хамаарч гарч ирнэ. За тэгвэл хэдүүлээ ийм юм байгаа юм байна гэдэг инерцийн моментыг судлаа. Хэдүүлээ нэг ийм дан урт саваа гэдэг нь ийм хөрс. Ийм юм маань ингээд эргэлдэй. Энэ одоо массагийн үед хориулаад ингээд эргэж ийн гэж үү. Тэгвэл энэний инерцийн момент ямар байхаа гэдэг бодож үзье. За эндээс харах юм бол ингээд гарч ирнэ. За ингээд энэ массан руу рүү гарч ирж байгаа бөгөөд энэ зайн нэг бөгөөд координатын систем авах юм бол энийг би 0 гэсэн координатаар хийж үзье. Тэгвэл энэ нь L-ийг хоол 2, энэ нь асах L-ийг хоол 2 гэсэн координатаар байна. Тийм үү? Координат баавал. За тэгвэл энд би ямар нэгэн L гэсэн зайн dA гэсэн урттай хэмжих хаа. dA гэсэн урттай хэмжих хаа. Энэ dA гэсэн урттай хэмжих түнд энэ масс нь dN байна. Тэгэхээр бид ингээд утас ингээд аваад үзье. Тэгэхээр утас авах юм бол магадгүй ингээд 1 м утас маань 1 кг масстай гэж үү? Тийм үү? Тэгвэл би эндээс 10 см уртыг авбал тэрүүний масс хэд байх вэ? 100 г тийм 100 г. Тэгэхээр урт нь ямар вэ? Масс нь ямар байх вэ? Тэдний чинь яа. Тэгэхээр энэ дээр юу гэж нэрдэг вэ гэхээр одоо шугам нэгт гэж нэрдэг л дээ. Шугам нэгт. Тэгэхээр чи юу гэж байгаа вэ? Урт массыг нь уртын дагуу хуваана гэсэн. Тэгэхээр энэ дельта m гэсэн массыг dr гэсэн хуваах юм бол шугам нэгт гарч ирнэ гэсэн. Энэ нь нийт массыг нь нийт уртад хуваастай ямар ах вэ? Тэнцүү байна гэсэн. Тэмэлц m-ийг болох нь ихтэй тэнцүү. Тэгэхээр бид эндээс дельта m-ийг болох юм бол юу болох вэ гэхээр m-ийг үржих нь dr гэсэн. M-ийг болох юм бол шугам нэгт гараад байна. Шугам нэгтийг тэр зайд нь үржүүлчих юм бол түнд хангацах яах вэ? Масс гарч ирнэ гэсэн. За тэгээд энийг аваачаад хэдүүл энд ингээ орлуулад интеграл авна гэсэн. Тэр r тэнцүү r квадрат үржих нь n l үржих нь dr
гэдэг юм интеграл авах. За интеграл авахд бол та үзэг авах зарим нь. За тэгвэл энийг шууд хэлчихье. Зэрэг дээр нэгийг нэмээд нэмсэн зэрэгт нь хуваадаг. Тэгэхээр юу болох вэ гэхээр L нэг зэрэг нь тэр L куб дараа нь нэмсэн зэрэгт нь хуваана гэсэн 3 хуваана гэсэн. Тэгээд хилэн юу болох вэ гэхээр хасах L-ийг хоол нь 2 нэмэх нь L-ийг хоол нь 1. Тийм байна. Тэгээд энэ хилээ ийш нь орлуулад энэ хилээ ийш нь орлуулад хасдаг байна. За энэ тийм бол M L 3-ны L. За энэ зөв бол L-ийг хоол нь 2-ын куб. За хасах L-ийг хоол нь 3-ын куб гэсэн. Ингээд L-ийг хоол нь 2-ын тийм. За ингээд бодох юм бол энэ юу болох вэ? Хасах нэмэх болчихно. Куб зэрэг дэвшүүлэхээр хасах тэмдэг гарч ирнэ. Сонгоо зэрэг юм чинь. Тэгээ нэмэх болно. Энд 8 болно. Энд 8 болно. Куб зэрэг тийм. Тэгээ 8 болчихор чинь 8-ны 1-ээр 8-ны 1 хэрэг үү? 4-ны 1 үстэй. Тэгээд 4-ны 1-ийг 3-аар үзэх хэрэг үү? 12 болчихно тийм. Энд L куб гараад ирнэ. Энд L болоод ирнэ. Квадратууд нь хураач. Кубүүд энэтэй хурах квадрат болчихно тийм. Тэгэхээр M L-ийн квадрат үржих нь 12-ны 1 гэсэн концепт болчихж байна гэсэн. Тэгэхээр энд юу гэж ярьлаа? Инерцийн момент гэдэг чинь массыг хүч нь L зайн квадрат. Тэгээ үржих нь ямар нэгэн юу гарч ирнэ гэсэн. Коэффициент гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ саван дээр энэ коэффициент нэг болчихно гэсэн үг. 12-ны 1 гэсэн юм гарч ирнэ гэсэн. За ингээд бид нар юу бодож болох вэ гэхээр тэгш юмтэй геометри дүрсийн инерцийн моментыг олж байна. Цол өмөрцөг аа. Цол гэдэг чинь ямар вэ? Цол өмөрцөг гэдэг ямар өмөрцөг вэ? Дотроо юмтай ган шарик гэсэн үг тийм. Ган шарик ингээд ийм инерцийн момент нь m квадрат үүсгэх нь 5-ны 2 гэдэг. Тэгвэл одоо нэмгэн бөмбөлөг байж болно. Эсвэл юу байж болно? Диск байж болно. За ингээд диск. Диск ингээд аваад үзэх юм дөө болох. Инерцийн момент нь 2-ны 1-ийг үүсгэх юм квадрат. Ингээд авах болно. За ингээд өөр маш олон яг төрсүүдийг олоод инерцийн момент гэж. За тэгэхээр инерцийн момент гэдэг юм бол яг үүтэй хатуугийн эргэлдэх хөдөлгөөн дээр гаргаж ирдэг хэмжигдэхүүн юм байна. Энэ нь хэлбэр төсөөс хамаарат гарч ирнэ. За нэг юм байна шүү. Хэрвээ массын төвөө тойж иргээгүй байл яа. Одоо асуудал гарч. Массын төвөө тойж иргээгүй. Ямар нэгэн энэ зэрэг тойж ирсэн юм. Тэ? Хэмээн нэг юм массын төвөө зайг юм. Яг. Тэгэхээр энэ массын төвдөө энийг тойж ирэхгүй. Эндээс яг ингэж эргүүлж болно. Тэ? Тэгэхээр нэг талдаа баг нөгөө талдаа яг их гарч ирнэ гэсэн. Ингээд явж байгаа гэсэн эндээ богино эндээ устдаа ингээд эргүүлж байна. Тэ? Ийм тохиолдолд болохоор массын төвөөс энд зайг сонгож байна. Энд зайг D гэж үзээд яг нь ингээд MD квадратыг үүсгэх. Штейнерийн хязгаар гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр энэ инерцийн моментыг яаж олох вэ гэхээр IC гэдэг чинь массын төвийн инерцийн момент нэмэх нь MD квадрат гэж болдог байна. Энэ IC гэдэг нь бидний хувьд бол 12-ны 1 MD квадрат баггүй. Тэгэхээр бидний энэ олоод байгаа зүйл маань массын зүйл гэсэн байна. Энэ яг массын зүйл. Массын зүйл. Тэгэхээр центр гэхээр массын төвийнхаа инерцийн момент нэмэх нь энэ массын төвөөс харгалзах зайг авч үзээд гаргаж ирэх юм бол энэ юу болох вэ? Штейнерийн теорем. Гэвч мэдгүй үү? Яг мэдээ. Тэр хандаад юм. За дараагийн Залигийн
스토브에 와서 주지. 스토브. 그러니까 자 이거 코디네이팅 제가 앞에 썼다 여기 X 요지 다 먹었대. 자 대빈 아치기 타르트 미르트 주지. 아치기 타르트 미르트. 자 빈니기 대임스 마스터스 선거자. 대임스니 어쩌면 마스팍 마스터인지 그 대임이죠. 자 대임스 마스터스만 인디스 아 근데 자 이거 후추 이거 후추 그 얘기하고 이러고 있을 때 인비티 이러고 자 이식이 진짜 후추 지나는 때 자 이 후추 후추만 한다 얘긴 아또 비군도 때다 갖고 때 그때 энэ үйлчлэж байгаа одоо энэ одоо эргүүлэх нөхцөл юу юм бэ гэхээр энэ радиус векторт энэ F нь бэлэн төгсөөр ижиж явна. Эргүүлэх нөхцөл үүсгэж. Эргүүлэх нөхцөл үүсгэж. Энэ эргүүлэх нөхцөлийг бид хүчний момент гэж нэрлэдэг. R-ыг F-ээр яадаг вэ? Үржүүлдэг байгаа тийм. За ингээ үржүүлэх юм бол юу болох вэ гэхээр хүчний момент гэдэг нь R, F үржих нь синус альфа юм. За энэ F синус альфа гэдэг нь юу болчих вэ гэхээр энэ хүчний моментод яг нь бэлэн төгсөөр байх хүч гарч ирдэг. Тэгэхээр бид хаахыг эргүүлэхдээ зөвхөн яг энэ хаахад яг нь ингээ ирж байгаа эргүүлэлтэнд яг бэлэн төгсөөр байгаа хүчийг эргүүлнэ гэсэн үг. Нууц ингээ хаахгүй ингээд үүсвэр энэ онгоох уу? Онгоодгүй тийм эргэдэггүй гэсэн. Тэгэхээр чиглэл маш хамаатай байна тийм нэ? Маш хараарай. За тэгэнгүүт ийм хүчний момент үүсхийг яг нь хэдүүл авах юм. За тэгвэл хүчний момент маань юу болж өгөх M тэнцүү R-ын хүч нь F байна гэсэн үг тийм. За энэ үйлчлэх өөр хүч байхгүй хамт энэ F гэсэн хүчний үйлчлэлээр энэ бит маань яг нь А гэсэн хурдталтай үлдэх юм дээ. Тийм. За энэ А гэдэг хурдтал маань энэний дагуу эргэлдэх хурдтал буюу энэ юу болох вэ гэхээр тангенцал хурдтал гэж байна. Энэ хурдцах хурдтал юм. Энэ тангенцал хурдталыг болох юм бол M тэнцүү А эпсилон үржих нь R гэж байна гэсэн үг. Тийм биз? Үнцэг хурдталыг R-аар үржих юм юу болж ирдэг юм? Тангенцал хурдтал болно гэж ярьсан юм тийм. За энийг яаж хэлүүлээ? Энэ нэг орлогч гэх юм бол R үржих нь за энэ болохоор маш жижиг хэсэг юм байна уу? DM гэж үзье. За тэгээд DM үржих нь эпсилон үржих нь R чинь тийм. Энэ R-ыг R-аар үржүүлэх нь болох уу? R квадрат. За тэгэхээр D R квадрат үржих нь DM үржих нь эпсилон байна гэсэн үг. Та энэ R квадрат DM таньж энэ юу вэ? Семи инерци момент тийм. Семи инерци момент. Тэгэхээр энэ хэсэг маань бол маш жижиг хэсэгт үүсэж байгаа. D бөгөөд хоёр талаас нь интеграл авчиг. D тэгээд R квадрат D бөгөөд эпсилон болно. За эндээс нь бол хоёр талаас нь интеграл авчих юм. Энэ юм гарч ирнэ. Ингээд гарч ирнэ гэсэн. Энэ хэлбэр маань юу болох вэ? Инерци момент байна. Тэгэхээр хүчний момент нь бид энэ томыг үзсэн тийм. Ийм томыг үзсэн бол дахиад нэг өөрөөр гарч ирж болох юм. Юу гэж гарч ирэх нь вэ? I хүч нь эпсилон байна гэсэн. Тэгэхээр эргэлдэх хөдөлгөөний хүчний моментыг яг нь I хүч нь эпсилон гэж болно гэсэн. Тэгэхээр хүчний момент хоёр арга байна. L-ийг F-ээр үзүүлж болох нь эсвэл I эпсилон гэж байна гэсэн. Энэ хүчний момент гэдэг нь F тэнцүү юм үү? Э маань шүү. Энэ томьёолыг төстэй бод. Тийм боостой. Бид нар кинетик энерги гэж хэлсэн. Кинетик энерги нь юу вэ? Е к тэнцүү МV квадратыг магнаа гэж хэлсэн. Тэ? Тэгвэл юу вэ? Энэ нь болохоор Е к тэнцүү I омега квадрат хоолно гэж төстэй гэж хэлсэн тийм үү? Тэгэхээр энэ масс гэдгийг бид нар инерци момент гэж төсөөлөх, хурд гэдгийг ингэж төсөөлөх юм. Үнцэг хурдталыг ингэж төсөөлөх юм байна. Юуны төсөөлж гарч ирж байгаа үстэй тий. Тэгэхээр хүчний моментыг бид нар санахгүй байх юм бол энэ төсөөлөлт томьёогоор санаж болно гэсэн. Их тэнцээ байна. Хүчний момент эргэлдэх хүчнийхийг яриад байгаа юм. Гээд яг нь ингэж гарч ирсэн. Тэгээ томьёонууд хоорондоо бие юу гэдэг төсөөлт гэсэн үг тий. Тэр яг төсөөлөх шин чанарууд ингэж гарч ирж байна.
За энийг ашиглаад бид нар одоо бодлого болно. Ямар бодлого болдог вэ? Тэр энгийн динамикын бодлого. Одоо энэ голын блок юу болох нь? Блок буюу диск одоо юу утга болох нь? Эргэж масс болно. Эргэж масс болно. Эргэж масстаа дээрээс нь радиустай. Ийм болно. Бид нар өмнө эргэжийг масс гэж бодож байна. Тэгсэн бол маш амархан өмнөх хичээлүүд дээр амархан бодож байна, тийм. Тэр эргэж масс бол. За ажил зүгээр эргэж массгүй энэ дээр үлдэн үж байхгүй гэж бодож байсан бол яаж бодлоо хэдүүлээ санаа. Аашгаа хөндлөж. Ийм гэж тийм. Нэшиг офтой татвч. Тэ 1 энэ Тэ 1 за энэ Тэ 2 энд Тэ 2 энэ доошоо ийм 2 чи. Энэ мастраа тэнцүүд энэ хөдлөх. Хөдлөх 50 байжсэн хөдлөх тийм. За тэгвэл ийм хоёрын хэдүүлээ их гэж санаа. Энэ тэгвэл яг энэ доошоо хөдлөхгүй. Энэ яг Тэшиг үү тийм. Энэний хөдлөх бодлыг гэж үзье. За энэ утас сонгохгүй одоо дэлгэхгүй учраас яг энэ хөдлөх нь бас ижих юм байна. За тэгвэл биш үү биш. M2G-ээс асна. M2G-ээс асна. T2 тэнцүү M2 тийм. Энэ дээр үжчихв. T1-ээс асна M1G тэнцүү M1 эргэвчтэй тэгштэй бич. Энэ эргэвч маск учраас Т2 Т1-ийн хоорондын уулзах. Тэнцүү уулзах. Маск учраас. Маск болох нь энэ ялгаатай болж байна. За тэгэнгүүт эндээс бол яг нэг энэ хоёрыг нэмэнгүүт энэ хоёр хуваагдаад аанууд нь гараад ирдэг юм болов болчтой. Тэ? За одоо энэ мастай гэсэн мастай бол энэ үг хаашаа ирэх вэ? Цагийн зүүнний эсрэг ирэх үү? Цагийн зүүнний дагуу ирэх үү? Эсрэг ирэх тийм ингэж ирэх тийм үү? Тэгэхээр энэ шиг эфлон гэсэн үнцэг бодлоготой ирэх гэсэн. Үнцэг бодлоготой. Тийм үү? За тэгэх юм бол энэ тэр хоёр Т1-ийн аль нэг байх вэ? Т2. Энэ ийшээ эргүүлж байгаа юм чи Т2 нэг байх. Т2 нь тэгэхээр арай яг нь уртаар байж. Тэгэхээр энэ хоёрын хооронд ялгаа үүсэж байгаа. Тэгэхээр энэ хараа энэ намыг хараа. Нэг талаас ингэж ч болно. Нэг талаас ингэж ч болно. Энд үүсгэх хүчнүүд нь юу болох вэ гэхээр энэ үүсгэх хүч нь Т2 Т1-ийн нийлбэр юм. За ингэж үзэх юм бол Т2-аас хассан Т1 тал руугаа иргэн тийм. Энийг үржих нь гэсэн радиустай. За энэ тэгштэд маань бол юу болж байгаа вэ? Хүчний момент болж байгаа. Тэ? Энэ бид дээр бич байгаа хүчний момент юм шүү дээ. А тэгвэл энэ дэр хүчний момент нь бас энэ тохиолдолд хоёрын тэнцүү байх хэрэгтэй. Тэгвэл инерцийн моментыг үржих нь эслон байна. Ийм хүнцэг болтолтой болно. Энэ юуны инерцийн момент юм. Энэ дискний инерцийн момент юу вэ? Эмэр квадратыг болно. 2 гэсэн. Тэгэхээр одоо энэ масс болоод ирэх үед яг гэхэд бид нар ийм 3 систем дэвшил болно гэсэн. Өмнө масс байсан юм яг байх бичихгүй. Тэгээ Т1 хоорондоо тэнцүү болоод бодож амхан. Одоо зөв масс болчиход ийм юм болоод инерцийн момент ийм юм. Өөрөөр коэффициент нь юу болох вэ? Дискний үед 2-ын 1 болохгүй. За энийг ажил дишнг оруулаад үзэх юм бол Т2-оос Т1 үржих нь R 2-ны 1 M квадрат үржих нь яасан болно тийм. Энэ энтэйгээ хуваалж зөв. Тэгвэл R-ыг ястан үржих хэрэг вэ? Үнцэг уртчлыг R-аас үржүүлэхээр урттал ямар урттал явж байгаа юм? Тагинцаар урттал. Энэ тагинцаар урттал нь энэ уртталтай ижих нь үү? Ижих яг.
Тэгэхээр юу болчихно вэ гэхээр энэ тэгштэл маань энэ явж байгаа. Т2-оос хасах нь Т1 тэнцүү А 2-ны 1 байна гэсэн үг. Одоо энэ гурван тэгшtelийг болж байна. Гурван зүйл гэдэг чинь Т1 Т2 ялгаатай. Тэгээд А энэ гурван тэгшtelийг болно гэсэн үг. Тийм бол өөрөөсөө энэ гурван тэгшtelийг математикээр бод шийдэж чадна. Тэг? Ингээд хичээл. За дараагийн сэдв нь болохоор импульсийн момент. Импульсийн момент. Бид нэг сая өөр юм ярьсан. Юу ярьлаа? Хүчний момент гэж ярьсан мэт. Хүчний момент гэж юу вэ? Энэ момент. Англиар болохоор энийг юу гэж нэрдэг вэ? Torque гэж нэрдэг лээ. Torque. Энэ болохоор M тэнцүү R-ыг үүсгэн F гэдэг. Метр хэмждэг юм байна. Импульсийн момент гэхэд L тэнцүү R-ыг үүсгэн P. Хүч автомат. Хүчний момент. За энэ уулын чиг импульс гэх хүлдээ одоо хөлгөөний дамжуулсан тийм. Энийг англиар angular momentum гэж нэрлэдэг. Өнцгийн момент. Ийм гэж. Уулын хуучин хэлээр энэ хуучин хэлний үгээр явж байгаа шүү. За импульс гэж байгаа шүү. Импульсийн момент. Хүчний момент. Эргэлдэх тохиолдлыг харж байгаа учраас момент гэдэг үг нэг болчихсон. За. Тэгэхээр энэ хоёрын хооронд хамаарлаас байгаа. Энэ хоёрын хоорондоос хамаарлаа. Ямар хамаарлаа байгаа гэхээр ДП гэдэг чинь F болчихдог гэдэг. Санаа нь. Д гэдэг чинь юу вэ? Өөрсдөө тийм үү? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүч гэж юу юм? Маас тийм. Тэ? А гэж юу юм? Хурдтай ДВДТ тийм. Юу? Тэ? ДП гэж юу гэсэн үг? Хөдөлгөөний таамж өөрчлөлттэй. Хөдөлгөөний таамж маасан давтуулах юм бол К файлаас хасах нь МВ иниш байна үү тийм. Зүгт масыг хадгалж гаргах юм М Б файлаас хасах нь Б иниш байна тийм. Тийм. Энд чи юу болох юм? Б тийм. Тийм. Тэгэхээр энэ хэсэг юу болох вэ? Тийм бол тэгэхээр энийг энэ хоёрын хаан ярно. Ийм хамаардаг гэсэн тийм. За тэгвэл эндээс юу гэж хэлэх гээд байна вэ? ДЛДТ юу гарчих вэ? Эдгээр юу? Эдгээр үсэг ухрын үсэг гэсэн юу? Эдгээр үсэгтэй бол. Ингээ харах бол Эдгээр үсэг нь аа. за энийг хэдүүл орлуулад үзье. Д R үсгэн P мөн үү? ДТ тийм. R-ыг хамтуулгыг гаргаад үзье та. За ер нь энэ бол хоёр ногдын үржирийн функц болж байгаа байхгүй юу? Юу юм бэ гэхээр P үржүүлэх нь биш. DR-ыг үржүүлэх хаахан ДТ үржих нь P тэгээд юу гарчих вэ? Нэмэх нь R-ыг үржүүлэх нь DP дэтэй байхгүй юу? Яг цаанаа үржүүлэх болов уу?
Эхлээд эндээс нь болоод аваад энэгээр нь үржүүлнэ. Дараа нь эндээс нь болоод аваад энэгээр нь үржүүлэх гэсэн юм үйлдэл. Тэгэнгүүт энэ дээр юу болчих вэ гэхээр энэ дэт гэдэг чинь юу гарч ирэх вэ гэхээр хурд гарч. Хурдны дагуу энэ хөдөлгөөний тоо хэмжээ чинь нэг чиглэлтэй учраас вектор дээр нэг чиглэлийн хөгжрүүд юу болох вэ гэхээр энэ тэг болчих. Энэ тэг болчих. Тэгэхээр энэ гарч ирнэ. ДП ДТ. ДП ДТ гэдэг чинь юу вэ? F үстэй тий. Тэгэхээр R-ыг үржих нь F байна гэсэн. R-ыг үржих юу гэдэг юм? Хүчний момент гарч ирж байгаа. Тийм үү? Тэр энэ ДТ гэдэг чинь юу гэхээр хүчний момент гарч ирнэ гэсэн. Адил бид хүчний моментыг мэднэ. Ямар томьёотой гарч ирлээ? Өмнө өөрөөр хүчин S томьёотой. Тийм. Зүг. S томьёот чи юу? Түүний үстэй. Үнцэг үрдэг. Энэ нь ачаас ачаа үстэй тийм. За ингээд үсэх юм бол юу болж болох вэ? Энийг ийш нэгэ олгочих юм бол тэр амига итэн. Энэ чи юу болох юм? Итэн тийм. Бүнө. Дэт багч. Түл тэмцүү тийм. Хоёр талаас нь интеграл авчих юм бол тэмцүү омега. Юу вэ? Импульсийн моментын данаа авчиж байна. Импульсийн. За энэ импульсийн момент их энэ бол яг үгээр гаднаас хүч үйлчлэх юм бол энэ бол хадгалагддаг юм шиг байна. Энэ бол хадгалагдана. Яагаад хадгалагддаг вэ гэхээр за энийг юу ч хэлээ бичээд бич. Тэгээ та би дараа нь за тэгэхээр импульсийн момент нэг юм томьёотой болох. Хоёр төрлийн байна. Юу гэхээр L тэмцүү R-ыг үүсгэн P. За нөгөөд нь L тэмцүү А-ыг үүсгэн омега. Тэ? Хөдөлгөөний тоо хэмжээ буюу P тэмцүү M үүсгэн B гэдэг. Бид нэг инерци моментыг масстай төсөөлөё гэсэн санаж байна. Хурдны энүүдэд хамааралтай байна. Бас л энүүдэд төстэй томьёо авчиж байгаа. Хайр нөгөөний төсөөтэй томьёо авчиж байгаа юм. За энүүдэд төстэй. Тэгээд бид нар импульсийн момент буюу angular moment гэж нэрлэдэг. Angular. Үнцгийн момент гэдэг явж байна. За тэнгуүч манайх орчуулаад хуучин орсынхаа үг гэж импульсийн момент. За эндээс ингээ харах юм бол одоо ямар нэгэн юу байх гэж боддог. Хүн өөрийгөө нэг юм цилиндр бит гэж бодсон. Өөрийгөө би одоо чинь өөрийгөө нэг цилиндр бит гэж төсөөлөе. Гэх юм бол эндээс энэ үтлэг зай нь бол R бол чинь тий. Яг цилиндр биш л дээ тий. Нэг юм хагас элиц ч юм уу нэг тэр хавцааны сонир. Гэтэ дөхөж төсөөлөх нь цилиндртэй төстөө хамгийн их ойлголт. Тэгэхээр би энэний инерцийн моментыг юу гэж бодох вэ? 2-1 M контракт гэсэн тий. Зүг. За ингээд үүсгэн аа. За юм биш. За тэгвэл би ингээд гараа ингүүл явбал инерци момент диско басна. X нэ зүг X. Нэгс нь энэ хэсгийн масста хэсгүүд маань энд байсан нөхөр маань ингээд холцчихлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр магадгүй юу гэж төсөөлөх вэ гэхээр энэ дээр миний B нэгэн M гар тэгээд үржин R квадрат омега n гэсэн үгтэй тий. Энэ зай R тийм үү? За тэгэнгүүт дараа нь юу болох вэ? Хэрвээ гаднаас хүч үйлчлэх бол гаднаас хүч үйлчлэх бол гадны хүчний нийлбэр юу болтой тэнцүү бол тэгдэл тэнцүү бол тий? Гаднаас хүч үйлчлэх бол хүчнүүдийн нийлбэр тэгдэл тэнцүү гэсэн үг шүү дээ. Энэ үед юу болох вэ гэхээр хүчний момент нь тэг болохгүй юу? Энэ дэт гэдэг чи болж байна. 0 болно гэсэн үг шүү дээ. Тэс? Тэгэхээр дэт 0 болно гэсэн D гэдэг чи юу юм? L файлаас асах нь L иниш гэсэн үг дээ.
Энэ ямар нойртой тэнцүү гэхээр X find нь L initial ямар болчих гэсэн үг. Тэнцүү гэсэн. Тэгэхээр гадны хүчнүүдийн нэлбэр тэгтэй тэнцүү байх үед хүчнүүдийн нэлбэр тэгтэй тэнцүү байх үед angular momentum буюу импульсийн момент хадгалагдана. Гадны хүчнүүдийн нэлбэр тэгтэй тэнцүү үед L яг нь conservation буюу хадгалагдана. хадгалагдана гэдэг шүү. Нэг нь эцэгтэйгээ тэнцүү. Тэгэхээр эндээс ингээд би өөрийгөө ийм гэж үзэж та тийм. Тэгвэл та нүуний санаа голддог хүмүүс юм уу? Ингээд нэг үзүүлдэг шүү дээ. Ингээд би ингэж дэлгэж явахдаа эргэж авснаа. Гараа humаад яддаг. Гараа humаад яддаг. Хортой гэж байна. Ингээд төдөр үздэг. Тэ? Тэгээд дэлгэхээр яг уу. Удаач. Тэр чинь энэ импульсийн момент хадгалагдаад байна. Тэр доороо ингэж хөрөв хөлөө ингэж яваад байгаа юм биш. Эхлээ сайхан эрэхтэй гараа дэлгэж байгаа хүч яа. Тэгээд гараа унчаад юу гаргах вэ? Айдуу. Айны үлээ. Инерцийн момент хэлсэн юм. Тэгэхээр эндээс би гараа тийм үү? Тэ? Тэнгүүд дараа нь болчих үнэхээр энэ ерөнхийдөө гар нь зайн ингээд ихсчихлээ гэсэн үг шүү дээ. Ингээд ихсчихлээ гэсэн үг. Тэ? Тэгэхээр энэ эргэсэн зайтайгаа болоод байна. Тэгэхээр энэс момент ихсчихнэ гэсэн үг. Тэгэхээр L fine хооронд тэнцүү байх хэрэгтэй бөгөөд энэ дээр бол яг гарных нь илүү хол зайтай болчихно гэсэн энэс момент ихсчихнэ гэсэн. Тэгэхээр анхны тохиолдолд I omega E байсан. Дараагийн тохиолдолд I final omega final болно тийм. Эхний тохиолдолд инерцийн момент нь бага байсан. Тийм үү? Бага байлаа. Дэлгэж байгаа юм чинь ямар аа? Одоо нөгөө яг эргэлдэж байгаа тохиолдол шүү дээ. Эргэлдэж байгаа тохиолдолд гараа ингээд яаж чад инерцийн момент нэг байна үстэй. Тэр ихний тохиолдолд их бай гэж үзье. Тэгвэл өнцөг бол ямар аа? Бага байна. Тэг? Энэ өөр өнцөг нь яах вэ? Тэг нөгөөдөө тэнцүү басна. Импульсийн момент. Тэг? Тэгвэл гараа ингээд хомингууд инерцийн момент нь ийм багсангууд өнцөг бол яах вэ? Өнцөг бол их шүү. Эргэлдэх хот тий. Тэгэхээр ингээд эргэлдэх. Та нар энийг туршиж үзье гэвэл дахиад одоо өвлөө савчихгүй шиг үзье гэвэл гадаа ингээд тоглолтыг эргэлдэх тоглоом байж юмнаас барьж нөгөө хөгшүүд ингээд бэлгүүц ингээд хөдөлгөөд байдаг тий. Тэрэн дээр ингээд өөрийгөө эргүүлээд ингээд жоо тавихтаа ингээд гараа ингээд том болгоод эргүүлчих. Тэгэхээр ингээд удаан юм тий. Тэр гараа humаад үз. Хумхаар хордлаа. Тийм үнэ. Цар журмаар тэхгүй болох. Үзээрээ. Гэхдээ тэн дээр ихтэй чи шүү дээ. Зүгээр нэг эргүүлэхдээ гараа зайтай болж. Тэгэхээр удаан юм. Гараа хумч. Хурдны ихсчнэ гэсэн үг. Тэр цаана юу болж байгаа юм бэ? Тэр энэ юу хатгалж байгаа юм? Импульсийн момент. Тийм үү? Цаана наадсан. Өөр энэ импульсийн момент хадгалагддаг хэмжигдэх юунд гарч ирэх вэ? Гаригийн үйл юм болж байна. Наа. За тэгээд энэ юу вэ? Диффич юм тий. Ингээд чинь гэж үү? Тийм үү? Эндээс харах юм бол энэ үстэй тий. Ингээд задлаад үзэх хэрэгтэй. P задлах юм бол L тэнцүү R-ыг үчиг M V үстэй. Мөн үү? Тэг. За тэгээд энэ R B хоёрын хооронд хөнцөг яг 90 градусаар тохиолдвол энд бол уулнууд дандаа синус альфа гарч ирдэг тий. Яг тэр вектор үржүүр учраас вектор үржүүлээд дандаа синус альфа гарч ирдэг. Тэнгүүд R B хоёрын хооронд хөнцгийг би 90 градус гэж үзчих. Тэгэхээр синус 90 градус юу болох вэ? Нэг болчих. Тэгэх юм бол R M V чинь L болно гэсэн үг тийм үү? Тэгэнгүүт эндээс харах юм бол энэ дээр L I анхны дадсвэ. Ишиг
V, I гэж үзсэн. Анхны хурд. Энэ хоёрын хоорондын үнцэг хэд вэ? 90 градус. Түүнээс синус хэд? За энэ шиг. Final. Зэн яаж чинь? Багсч байгаад тэгвэл хурд яг уу? Бид энээр хадгалах үйл явцаар x нь гэж мэддэг тийм. Гаднаас хүчнүүдийн нийлбэр тэгтэй тэмцүү байх үед юу болох вэ? Энэ m-ийг дэлхийн мас. Энэ m дэлхийн мас. M-ийг үржих нь I, B, I тэнцүү M, final, B, final гэсэн. Одоо энэ сартаа энэ нэтийг оруулж. Тийм биз? I equal. B I юу? Баг байна. Final нь тэгвэл энд юу болж байна? Баг болчихгод B хурд нь их болчихно. Тийм үү? Тэгэхээр гаригуудын хөдөлгөөн бий ч гэсэн бас юу татах гэдэг вэ? Импульсийн момент татах гэдэг. Тийм үү? Тэгэхээр импульсийн момент нь ийм утга учиртай бөгөөд бүр сансарт хөөрөж байгаа хөлөгт чиглэлийг өөрчлөх боломжтой ийм төхөөрөмж үүсдэг. Та нар тэр үүний дараа ингээд нүуний эргэлттэй тоглоом байдаг гэсэн шүү дээ, тийм? Ингээд ингэдэг. Тэн дээр зүгээр ингээд үзэрсэй. Гараа ингээд эргүүлээд үзсэн. Ингээд эргүүлээд үзэнгүүт энэлийн хөдөлгөөний эргэлт их, энэлийн хөдөлгөөний эргэлт баг гэхэд энд импульсийн момент ихтэй, энд импульсийн момент багтаа очно. Тэ? Тэнгүүд импульсийн момент ийшээгээ би гараа эргүүлэхэд яах вэ гэхээр би ингэж хэлээ. Ингээд хэлээ. Зүгээр юм. Нүүд шиг юм юм. Ингээд хэлээ. Зүгээр ингэж биш шүү дээ. Зүгээр л гараа юм. Тэгэхэд тэн дээр ингээд тоглоом дээр ингээд эргээд хоёр шиг ингээд эргээд. Тэгэхээр ингэж эргэлдэж хиймэл дагуул яг чиглэлөө өөрчилдөг. Импульсийн моментыг ашиглаж. Яг бүгд сансарт ингээд чиглэлийг өөрчлөхийн тулд заавалчгүй тэрэл төхөөрөмж ашигладаг. Тэрэлт гэдэг чинь ямар юм ингээд өөрөөсөө шийддэг үстэй тийм. Юм пуучин шиг яг гаргаж иж тэгж хөдөлдөг тийм. Тэгвэл импульсийн моментээр юм гаргахгүй дотроо өөртөө юм эргүүлэх юм бол яг өглөө пуучин явж байгаа чиглэлээ өөрчилж болдог. Ингээ пуучин явж байсан бол иргмээр. Тэгэхээр дотор нэг юм эргүүлчих юм шүү дээ. Ингээ эргүүлчих үгүй яг пуучин шиг эргэждэг чинь. Энэ яаж цаана импульсийн момент хадгалж байгаа. Ийм юм байна шүү. Тэр хүүхдийн тоглоом дээр очиж тоглоод үзлээ. Хоёр тоглоомыг туршицааж үзлээ шүү дээ, тийм. Тэгээ дараагийн юм дээр хэлээ. Болж ийн юм байна. Тэг үү? За бичиж.